Өнөөдөр 26 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 12 цаг 2 минут болж байна. Бидний өмнө харагдаж байгаа 2 docking station буюу бидний хэлж заншснаар C-Hub-ыг танилцуулах гэж байна. Эхнийх нь Xiaoxi RGB docking station 12 нэгтэй Pro загвар нь. Нөгөөх нь болохоор Pivaгийн G71. Эхлээд Pivaгийн G71-тэй танилцъя гэж бодлоо. Эдгээр docking station ер нь гол хэрэглээ юун дээр байдаг вэ гэхээр өдөр тутмын хэрэглээнд iPad байна уу, MacBook байна уу, notebook байна уу тэдгээр дээр бас keyboard mouse залгаж тоглодог хэрэглэгч нарт түлхүү хэрэгтэй зүйл байгаамаа. G71 дээр болохоор 7.1 оролцтой docking station гэж бичсэн байна. Maximum power нь 100 W дамжуулах чадамжтай. Бит байдлаар танилцъя. Хабны хувьд бол үнэхээр царайлаг загвартай хийцтэй. Өөр дээрээ байнгын бус C-port-о төснөрөө сольж залгах боломжтой. Тэгэхээр бид нэр утаснд захирагдаад байхгүй. Энгийн хабнууд бол за нэг иймэрхүү төв гарan урттай кабелтай байдаг бол энэ дээр өөрийнх нь кабель мэдээж урт байгаа бах. Гол хийц транспарант маягаар нэвт харагддаг гэсэн үг. Энэ бол зүгээр үзэмж талаас л гоё харагдана. Гэхдээ энэ хамгийн чухал зүйл нь голд байгаа мини дэлгэц байна. Энэ чи хитийн чин дэлгэц байлаа. Дижитал дэлгэц. Энэ дээр яах вэ гэхээр бид нар эдгээр оролдууд руу залгаж өгсөн дата трансфер болон цэник дамжуулж байгаа чадамж гэх мэт мэдээллийг харах боломжтой. Энийг дараа нь залгаж үзэж байгаад харъя. Их биений хувьд бол миний анзаарснаар хабнууд бас жоохон ачаал аваад байдаг. Ямар тохиолдолд вэ гэхээр ялангуяа HDMI-аар нэмэлт дүрс дамжуулах тохиолдолд өөрөө халах гээд байдаг. Тэгэхээр энэ хүү бүтээгдэхүүний гол зорилго нь өөрөө энэ дээр юм нөхтэй хийж өгсөн нь ямар нэгэн халалтыг үүсгэхгүй зорилготой хийгдсэн байна гэж үзэж байна. Энэ бол яг 1 метрийн урттай стандарт кабель юм шиг байна. Төрөний миний дуртад байсанчлан шууд C-port-оор ийшээ хийж өглөө. Ямар нэгэн утсанд захирагдахгүй. Ялангуяа keyboard mouse дээр төгөлдөг хүмүүсийн хувьд бол богинохон утастай болчоор энэ дээр жоохон таталтах гад байдаг. Өндөр хурдны мэдээлэл дамжуулах чадамжтай кабелийг нь ашиглавал зохистой болов уу гэж бодож байна. Одоо жоохон тоон үзүүл, техникийн үзүүлэлтийг нь харъя. Эхлээд оролдуудыг нь харж 100 W-ыг дамжуулах чадамжтай гэсэн. Тэгэхээр та гаднаас өндөр ваттын адаптер залгаад iPad, одоо таблет юу байна, Mac ч юм уу. Ингээд ватт нь буурахгүйгээр өндөр шахалдаар шахах боломжтой байх нэ. USB 3.0. Энэ нь өөрөө дээд дамжуулах чадамж нь 5 GB per second буюу секунд тутам 5 GB дамжуулах. Доод хэсэг дээр чихвчний оролт байна. 32 битээс 384 кГц хүртэл дэмжих боломжтой. LAN порт нь RJ45 1 ГБ-ийн Ethernet интернет хурдыг дамжуулах чадамжтай. HDMI нь өөрөө бас өндөр үзүүлэлттэй байсан. 3840 Hz нь 2160 хүртэлх хүрээний дүрсийг гаргах дамжуулах чадамжтай. Цаашлаад энэ 3.0 нь болохоор хоёр талтай юм байна. 2 USB-A-тай. Дээдлийн C нь болохоор 3.0 технологитой бас 5 ГБ секунд тутам дамжуулах чадамжтай. HDMI гаралт офис хэрэглээнд бол проектор том дэлгэц рүү дүрсээ өгөх гэх мэт хэрэглээнд болно. Тоглоомын хэрэглээн дээр бол стримрууд ашиглах боломжтой. Стримерээс гадна та зүгээр дүрсээ дэлгэц рүү өгөө тоглох боломжтой. Монитор дээр одоо том хэмжээтэй шилжүүлж харна гэсэн үг. Давхар capture card бас дэмжинэ. Capture card руу дүрсээ хуулаад стрим хийх боломжтой байдаг тийм ээ. Түүнээс гадна HDMI 2.0-ыг дэмждэг. 2.0-ыг дэмжиж ирэхээр түрүүний дурдсан 4K 60 Гц-ийн хажууд 2K 144 Гц болон HDR дүрсийг дамжуулах чадамжтай болж байна. Яг одоо дэлгүүр дээр надад тийм өндөр герцтэй дэлгэц компьютер байхгүй учраас шууд залгаад тестлээд газар дээр нь үзүүлэх боломжгүй байна. Дараа нь энийг туршиж үзье гэж бодлоо. 2K дээр 144 Гц орж ирвэл хэр харагдах болоо. Залгаж үзье. За энэ дээр лого нь өөрөө хасан бол анимейт хийдэг юм байна. Энэ дээр нэг юм гэрэл асаадаг кноп байсан.
PD хэсгээр нь залгаж өгөөд шахалтыг нь харъя. Тухайн iPad минь өөрөө 91% өндөр хувьтай байгаа учраас хат бол жоохон буурж очих болов уу гэж бодож байна. 26.6. Цаашлаад бусад мэдээллүүдийг нь харахад энэ өөрөө дэлгэцний дамжуулж байгаа чанарыг заах юм байна. Цаашлаад энэ нөгөө USB болон C-гээр хэр их дата өндөр хурдаар дамжиж чинь алин дээр нь залгасан байгаа нь мэдэгдэх юм байна. Дэлгэцэн дээрх мэдээллүүд гарч ирэх нэ харагдхаасаа илүүтэй өөрөө бодит байдал дээр хэр үр дүнтэй сайн ажиллаж гин гэдг нь бол бидний хувьд маш чухал байгаа. Ердийн бөөрөнгийн оролдоор нь чихвч хийгээд үзье. Хүссэн оролдоор нь чихвчээ залгах боломжтой. CA 3.5-тай залгасны дараа энэ дээр чихвч нисгийнх нь анимейт буюу гэрэл насаад орж ирж байна. Лангийн оролдоор ер нь залгах шаардлага байт юм уу гэж хүмүүс асуудаг. Ламп порт бол яг гэрттэй нь олон хүн нэг зэрэг оройн цагаар ачааллаад нэг рутерээс олон хэрэглэгч ашиглаж байгаа тохиолдолд жоохон MS хэлбэлцэх гээд байдаг. Тэр тохиолдолд рутерээс шууд ламп портоор хийгээд өгвөл таны MS өрөө ямар нэгэн хэлбэлцэлгүйгээр тоглох боломжтой байдаг. Удаамтай дараагийнхаа бүтээгдэхүүнөөр шилжиж Xiaomi RGB Docking Station 12.1-тэй модель нь HP 12015. Хайрцагын дээрх мэдээллүүд бол нэг иймэрхүү байна. Энийг яг аль биесны сайт дээрээс нь харъя гэж миний зүгээс бодож байна. Ярилцлагаар авч ирсэн. Над дээр бэлэн байхгүй. Хэрэг тавсгийн бол над руу захиалга өгөөд 10-аас 15 хоногт авчрах боломжтой. Эхлээд хэдүүлээ. Сайт дээрээс нь ерөнхий мэдээллийг нь авнаа. Дараа нь задлж үзээд бит байдлаар танилцъя. RGB Docking Station аль биесны вебсайт дээр хүн нь болохоор $80. Бидний авчирсан загвар нь 12.1-тэй, доорноос 8.1-тэй гэдэг загвар нь байдаг. Энийг жоохон ортуулах юм. За ямар HDD идвэ? Хамтдаа харна. Жоохон томруулж хагаад харчи. 12.1-тэй RGB Docking Station 1 GB/s буюу 1 секунд тутам 1 GB дамжуулах чадамжтай ламп порт. USB-C түрүүнийхтэй ижилхэн 100W дамжуулах чадамжтай. USB-A нь болохоор 3.2, PWA-гийн болохоор 3.0-той байсан. Энэ өөрөө бүр 10 GB-ийг маш өндөр датаг хуулах, дамжуулах чадамжтай гэсэн. Цаашлаад хамгийн гой зүйл нь энэ DisplayPort 1.4 нь 2 DP болон HDMI гэсэн хос порттой. Тэгэхээр 2 дэлгэц рүү зэрэг өгнө. Дээрээс нь чанар нь бүр тасархай нараа 4K 120 Гц. 120 Гц-ийг өөр дээрээс дамжуулна гэсэн. Энэ бол үнэхээр байж боломгүй үзүүлэлт гэж ойлгож байгаа. HDMI 2.1 түрүүнийх болохоор 2.0-тай байсан. 2.1 нь өөрөө 4K 120 Гц. Энэ бол үнэхээр амар юм байна. Миний зүгээс яг одоо газар дээр нь шууд танилцуулгыг нь хараад танилцуулаад явж байгаа. Зарим зүйлийг нь буруу дутуу хэлж магадгүй. SD slot. Энэ өөрөө 480 MB/s. Өөр дээр бүр SD карт нэмэлтээр залгадаг юм байна. TF карт слот нь бас ялгаагүй. 480-тай үнийг зүүмлж хариусан юм шүү. Цаашлаад энэ доор юу вэ? C 10 GB дэмждэг 3.2-той. Энэ нь болохоор ямар нэгэн дүрс дамжуулахгүй зөвхөн data transfer. За энэ доогуур rectangle stand энэ дээр ийм суурьтай хийж өгсөн юм байна. RGB touch буюу энэ дээр мэдрэгчтэй айгүй гоё ястдаг юм шиг үлээ задлж үзэхээр мэдэгдэх бах. Гэрлээ солино гэсэн үг. 3.5-ийн аудио интерфейс буюу саунда 3.5-аар залгана. Энэ доор олонгол энгийн USB 2.0-той. Анзаарч ивэл энэ өөрөө хар өнгөтэй, энэ дээрээ цэнхэр өнгөтэй. USB-A дээр бол цэнхэр байхаараа data transfer өндөр болдог. Тэгээд strip light буюу доогуура тууцан гэрэлтэй. Цаашлаа. Хамгийн гол зүйл нь мартц. Switch. Nintendo Switch гэж яддаг шүү дээ. Энэ болохоор ROG Ally гэдэг үлээ. Steam Deck. Эдгээр яг тус бүтээгдэхүүний гол зорилго нь эдгээр бүтээгдэхүүнийг дэлгэц рүү, том дэлгэц рүү. Steam Deck нь бол өөрөө ер нь бол жижигрүүлсэн компьютер гэж ойлгодог. Гэхдээ би өөрөө ашиглаж үзээгүй л дээ.
суурин дээр тавиад дэлгэц рүү өгөөд өндөр дүрсний чанартайгаар дамжуулна. Дээрээс нь бүх оролдоогоор дээр шийдэд өгсөн гэж ойлгож байгаа. 6 RGB төрлийн гэрэлтэй Direct Breathing Rainbow Wave гэх мэт. Энэ бол яг үзэмж талаасаа байх. Иймэрхүү байрлалтай дек байршуулах юм байна. Өөрөө тогтоогчтой гэсэн. За одоо нөгөө яриад байгаа хэрэгслүүд маань энэ доогуур харагдаж байна. Steam Deck OLED, ROG Ally, ROG гэдэг лөө ROG Ally X, Legion, MSI Cloud. Ер нь бол яг энэ төрлийн хэрэгслүүд дээр залгах зорилттой байна шүү. HDMI 4K 120 Гц гэхээр энэ бол ер нь тэгэхээр тасархаа дүрсийг дамжуулах болов уу гэж бодож байна. Том дэлгэц рүү өгөөд хамгийн гол нь dual монитор HDMI болон DP. DP-г бол манайхан мэдж байгаа шүү дээ, тий. HDMI-ийн дараа гарсан нэг юм. Энэ доор нь HDMI харагдаж байна. 120 Гц-тэй HDR-аар дамжих юм байна. Цаашлаад за түрүүний карт слотууд нь дээрээс шууд доош ордог юм байна. Энийг бол яг яаж хэрэглэхийг мэдэхгүй. Миний бодлоор энэ stick карт руугаа тоглоомтер тэр датануудаа хуулаад Steam Deck рүү нэвтэрч ордог юм шиг байна гэж ойлголоо. За энийг бол ярилдаггүй баг. 3.2-оор маш өндөр. Ямар нэгэн ягаад гэвэл энэ өндөр байж ээж Steam Deck нь өөрөө маш өндөр зураглал үзүүлэлтийг дамжуулж байж чанар алдахгүйгээр ашиглах зорилготой байна гэж ойлголоо. За тэгээд энэ дээр нөгөө нэг давуу талуудыг нь харуулсан байна. Ерөнхийдөө бол нэлээд ойлголт авчлаа гэж бодлоо. Цаашлаа доошлоод поструудыг нь харъя. Keyboard mouse ашигладаг хүмүүс давхар залгаж болно. Stream хийхэд бол маш өндрөөр герцийг дамжуулах нэ бит байдлаар танилцсан. За энийг дараа нь болно. Доороос нь танилцуулах юм байна. Дата кабелийн л харалтаа энэ бүр 240 Вт дамжуулах чадамжтай. Тэгээд 40 GB per second. Тэгэхээр энэ кабель бас амар чухал байгаа дээ. Өөр юм байхгүй байна. Их би нэг иймэрхүү баталгаажсан сертификатууд нь энэгээр юм давхар зөвлөвч хийж өгсөн байна. Модель харагдаж байна. Pro загварна гэдгийг нь бичсэн байна. Энийг яа гэм бол push түлхэгчтэй загвар юм байна. Түлхэд нааш гараад. Тэгээ switch нөө deck нөө тэрийг энэ дээр тиймэрхүү байрталтай тавьчих нь байна. Шууд гар доор байгаа юм ал тавьчлаа. Түрүүний миний хэлсэн карт слотууд нь энэ дээр харагдаж байна. Энэ нь болохоор RGB-гаа солино. Lamp port харагдаж байна. Ийм оролтууд байгаа гэсэн хамгаалтын хуулга байж байна. Энийг дахиж ярих шаардлагагүй бол ялгаагүй энэ дээр хөвчний оролт. Одоо залгаж үзье. Компьютер маань байсан бол залгаад дүрс дамжуулж байгаа герц мэрцийг нь бүр харуул маарл байлаа тааж тэгээд компьютер гэртээ аваачдсан болохоор энийг чинь би залгахын тулд заавал энийг хуулж авах юм биш. Тайтаа хуулаад авч. Бас өөр юм биш болохоор айгүй болгоомжтой хандаад байна шүү дээ. Энэ гэрэл асалт масалт яа игээд байгаа юм бэ? Гэт өнгийг нь сольчд юм бэ. Хост дээр нь залгаж өгөх юм байна. Энэ хост дээрээс таны одоо deck нөө юу вэ, switch нөө iPad нөө тийш мэдээлэл очино. Бит дээр ингээд жоохон чанга дарагддаг юм байна. Тэнэлэгч залгаж үзье. Шууд iPad цэнэглэгдэж байна. Тэгэл энэ хойноос бүх оролтуудаа хийгээд энийг бол би угаан залгаж үзмээр л байна. Боломж байвал дараа нь энэ дээр дэлгэц рүү өгөөд 120 Гц нь хэр гоё чанартай дүрсний хэмжээ нягт зурагл нь хэр байх бол гэдгийг үзье гэж бодлоо. За одоо өөр ярих юм байхгүй тий. Өөр нэг сонирхуулаад ах зүйл байхгүй юм байна. Нэг ийм хоёр бүтээгдэхүүн ирсэн. Pivaгийн G71 бол бэлэн байна. Энийг хэрв та авахыг хүсвэл захиалаад авна.
За тэгээд үргэлж хамт байдаг та бүхэнд баярлалаа. Миний гол баримтлагдаг зүйл бол альва бараа бүтээгдэхүүний ямар нэгэн нэмэлт ачиргүйгээр яг байгаа албан ёсны вебсайт дээрх мэдээллийг нь та бүхэндээ өөрийнхөө зүгээс ойлголтоор тайлбарлаж байгаа. Баярлалаа, баяртай.